Тэр одоогийн хиймэл оюуныг яг хүний оюухантай харьцуулах нь зөв үү? Тэг яг Аалан Тюринг бас хэлсэн л байдаг л да. Бидрээс өөрөө сэтгэж байна гэдэг нь тэр сэтгэхгүй байна гэсэн үг биш гээд. Аалан Тюрингийн нийтлэлээс эхлэлтэй л гэж ярьдаг. Тэгээ машин сэтгэж чадах уу гэдэг тэр агуу асуулт ба шүү дээ. Тухайн үед бол яг машин сэтгэж чадах уу гэдэг асуултаараа компьютерийн шинжилгээ ухааны яг нөө эцэг гэдэг Аалан Тюринг хамгийн анх бүр яг хэмэл оюуханы үндсийг тавихтайгаа зэрэгцээд яг юуг хэмэл оюухан гэж үзэх юм бэ гэдгийг ер нь бол тэн дээр гаргаж ирсэн гэсэн. Хүний яриа гэдэг чинь амар төвхтэй систем байхгүй. Тэр хүний амар төвхтэй системийг ойлгодог загварыг бид нэр олж авах гэдэг байгаа байхгүй. CPU байжгаад график карт гарч ирснээр хэмэл оюуны хөгжилтөнд яаж нөлөөсөн бэ? Нэр ялгаа бас юу юм? Чипүүн дээр параллелаар сургах шаардлагатай байгаад гэсэн. Цаг хугацаа өмнөхийн тулд. Тэгэхгүй бид нэр чипүүн дээр ингээд сургаадах юм бол хэдэн жилч юу яах юм бэлээ те. Сайн байцгаана уу интернет технологийн орхотнуудаа Tech Forum подкастын Dev Summit 2025 дээрээс бэлтгэж байгаа тусгай дугаарын дараагийн зочин бидэнтэй нэгдсэн байна. Яг одоо бид Mobicom корпорацийн машин сургалтын инженер Инх Манлаатай ярилцах гэж байна. Өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр юун түрүүнд хоёлаа үндсэн сэдэв бол битэрээ өнөөдрийн ярилцах үндсэн сэдэв бол хэмэл оюуны хөгжлийн түүхийн талаар ярилцсан те. Ер нь одоо энэ generative AI, за мөн ChatGPT, Cloud, Gemini гэдэг энэ одоо дэлхийн нийтийг шугуулад байгаа энэ frontier хэмэл оюуны загварууд ямар түүх туулаад өдийг ирвэ гэдэг талаар ярилцсан. Гэхдээ хамгийн түрүү Dev Summit-д оролцож байгаа сэтгэлийнхаа талаар бидэнтэй олцооч. Dev Summit гоё нөө ихтгэлүүд нь ингээд амар сонирхолтой. Хөгжүүлэгч нар AI ML сонирхдаг хүмүүст ер нь бол амар сонирхолтой ихтгэлүүд байна. Сая эндээс ингээд судалгааны ажлууд хүмүүс танилцуулж байна те. Яаж ямар ажил хийсэнүүдэд хэлж байна. Надад бол амар сонирхолтой ингээд мэдлэгэд хэлж байна. Тийм. Өмнө нь ингээд яаж хайхаа мэдэхгүй одоо AI гişнэ гарч ирсэн ч гэсэн тэр AI-с яаж юм хайхаа хүмүүс мэдэхгүй шүү дээ те. Тэрийг ингээд илүү хөгжүүлж байгаа гэх юм уу? Илүү тийм. Илтгэлүүд нь ер нь хэр өгөөжтэй байна. Өгөөжтэй амар сонирхолтой л. За тэгэхээр одоо сүүлийн 3 жил дахиад ч бараг 30 жил яригдах тийм том сэдэв байгаад байгаа тий. Тэгэхээр ер нь одоо маш олон нийтлэлүүдийг ингээ уншихад эсвэл Википедиа руу ороод ингээ хэмэл оюуны түүхийг харлаа гэж бодоход Аалан Тюрингийн нийтлэлээс эхлэлтэй л гэж ярьдаг тий. Машин сэтгэж чадах уу гэдэг тэр агуу асуулт байна шүү дээ тий. Тэгэхээр хоёулаа тэндээс шууд эхлэв. За тэгээд яг тэнд нөгөө нэг өмнө яг хэмэл оюуны яриануд бол байдаг л байсан багтаа хүмүүс донд. Тухайн үед бол яг машин сэтгэж чадах уу гэдэг асуултаараа компьютерийн шинжилгээ ухааны яг нөгөө эцэг гэдэг Аалан Тюринг хамгийн анх бүр яг хэмэл оюуханы үндсийг тавихтайгаа зэрэгцээд яг юуг хэмэл оюухан гэж үзэх юм бэ гэдгийг ер нь бол тэн дээр гаргаж ирсэн гэсэн. Тийм. Тийм тэр тестийн талаар ярих хэрэгтэй. Тюрингийн тестийн талаар. Тэнгуү Тюрингийн тест болохоор одоо ингээ хоёлаа байгаа. Одоо хоёлынгийнхэн дондор хаана байгаа гэж бодоход би Тюрингийн тестийг шалгаж байгаа буюу энд нэг хэмэл оюухан байгаа. Гурвлынгийнхэн дондор хаана байгаа. Тэгэл би хэмэл оюун болон тантай зэрэг ярина. Тэгээ би энэ хэмэл оюун байна, энэ хүн байна гэдгийг таачдахгүй тохиолдол гарах юм бол Тюрингийн тестийг давлаа буюу энийг оюухантай юм байна гэж үзнэ гэсэн үг. Яг иймэрхүү санааг хамгийн анх тэр пепер дээр Alan Turing гаргаж тавьсан байгаа. Тэндээс юм л ихтэй. Тэгэхээр яг одоогийн бас зарим модулууд те GPT 4.5 гэдэг ч юм уу те эдгээр болонгууд л яг юм Turing-ийн тестийг зүгээр ингээд гүйцэж гин гэж ер нь бол айгүйх мэдээлэлүүд гараад байгаа ш. Тэгэхээр тэднийг яг яаж шалгаад тийм тэрийг ялгаагүй чатаар ч юм уу эсвэл одоо нэг voice AI-д сажирцсан шүү дээ тий. Тэр ингээд ярихад бол юу ячиж байгаа. Тюрингийн тестийг ер нь бол зарим хэсгүүдээр даваад байгаа. Тэнгуү Тюрингийн тестийн сайжруулсан хэлбэр эсвэл бүр Тюрингийн тестээс илүү сайн хэмэл оюухантай байна гэдгийг тодорхойлох тестүүд бидэрт хэрэгтэй байгаад гэсэн. Тэрний ирэлт одоо ер нь бол судлаачд ер нь бол явж байгаа. Илүү дээд түвшний юмнууд руу явсаар л байгаа гэсэн. Тэр хэмэл оюуханыг яаж хэмэл оюухантай энэ оюухантай байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тэгээд явангууд бас хүний оюухаа яаж ажилт юм бэ гэдгийг бас нэг асуудалтай ингээ гараад ирчдэг. Тэр одоогийн хэмэл оюуныг яг хүний оюухантай харьцуулах нь зөв үү? Тийм яг Alan Turing бас хэлсэн л байдаг л да. Бидрээс өөрөө сэтгэж байна гэдэг нь тэр сэтгэхгүй байх гэсэн үг биш гэд. Тийм тэнгууд яг бидрээс өөрөө сэтгэж байгаа гэдэг нь сэтгэхгүй байх гэсэн үг биш л те. Гэхдээ ямартач бид нар нэг сэтгэж байгаа юу үгүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй байгаад шүү дээ. Тэр үнэхээр яг нэг AI буюу нэг artificial general intelligence болох уу үгүй юу мөн үү те бид хүн төрөлхтний сүүлийн бүтээл мөн үү гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр Alan Turing-ийн тэр одоо paper те шинжилгээ ухааны ажил бол ерөнхийдөө үндсэн суурийг тавиад тэгээд тэндээс гараагаа эхлээд
За гараанаас гарлаа. Хэмэл оюуны хөгжүүлэлтийн түүх маань тий. Тэгээ тэрний дараа бас юу болсон бэ? Тийм тэгээд үргэлжлээд ер нь бол явна л да. Хит хит өвлийг ер нь л дэмцсэн. Тэр хоорондоо ингээд машин лернинг гэж Өвөл гэдэг нь хөгжүүлэлтэн зогссон байсан үеийг хэлээд байна шүү. Тийм тийм. Ер нь бол хөгжүүлэлтэн зогссон гэхээс илүү хөрөнгө оруулалтаас зогсоод тэгээ ер нь бол судалгааны ингээд нэг юм гацаанд ордог хэсгүүд байгаа шүү дээ. Тийм үеуд ер нь л эхэлсэн байсан гэсэн. Тэр хүртэл тэн нэг хамгийн анхны нейрон шүлжээний загвар гарч ирж байгаа буюу хүний нүуний тархины эснээс санаа авсан нейрон шүлжээний загвар байгаа. Яг хөө зарим хүмүүс тархины нейрон шүлжээнээс санаа аваагүй өөр гэл ярьдаг эрдэмтэд байдаг л да. Гэхдээ ерөнхийдөө бол хүмүүс тайлбарлахад бол тэгээд ирсэн илүү оновчтой. Математик загварын хувьд бол ерөн төстэй. Оролттой хооронд нэмэл нэмж хооронд нь оролтуудын хооронд нэмж үржүүлэл гаралтай гаргацдаг нэг нейрон шүлжээ гэсэн үг байхгүй. Энгийн математик функц гэсэн үг шүү дээ. Ер нь бол эндээс ингээ эхлээд явж байгаа. Тэгээд нейрон шүлжээний хувьд л хөгжил нь яг энд ингээл 40 50 70 80 оны үед ингээд хөгжөөл яваалгаа гэсэн. Тэгээд тэн дээр бас нэг сургах арга буюу тэн дээр байгаа нейрон шүлжээн дээр байгаа нэг хэсийг яг тохируулах хэрэгтэй байгаа байхгүй юу? Яг ингээд хэлийг ойлгодог ч юм уу те. Ямар нэгэн тухайн нэг таскыг хийхэд тэр таскыг яаж хийдэг вэ? Тэдрийг олохын тулд бид нар юм оптимизашны аргыг ашигладаг. Тэр аргуудыг нейрон шүлжээтэйгээ хослуулад тэг ингээд ер нь бол сургалтын процесс хамгийн анхны нейрон шүлжээний сургалтын процесс ер нь бол 80 оны үед ер нь бол гараад ирсэн байсан гэсэн. Гэхдээ ингээл ямар нэг юм дотол байгаад байсан. Тийм. Тэгээ бусад аргуудаас байгаа машин сургалт гэдэг байгаа хэмэл оюуны хамгийн чухал салбар буюу машин сургалт машин өөрийгөө сургах гэдэг аргын нэг арга болж нейрон шүлжээ гэдэг нэг арга гарч ирсэн гэсэн. Тэгээ нейрон шүлжээ тэгэхээр яг яаж ажилладаг гэсэн үг? Нейрон шүлжээ бол энгийн яг нэг supervised гэдгээр авах юм бол нейрон шүлжээ бол оролт байна, гаралт байна. Маш энгийн. Энгийн алгоритм бол оролт өгнө, алгоритм байна. Тэгээ гаралт гарна гэдэг шүү дээ, тий. Ер нь бол амар энгийн. Нэг дээр нэгийг нэмээд хоёр буюу ингээд алгоритмаар нэмээд гаргачихж байгаа гэсэн. Тэнгуут AI болохоор оролтын өгчин, гаралтын бас өгчин. Тэнгуутаа алгоритмыг олно гэсэн энгийнээр ярих юм бол яг ийм машин сургалтын алгоритмууд ингэж ажилладаг. За ингээд энэ дээр ингээд нейрон шүлжээ оролтоо өгчин, оролтын дата одоо бидний зурагч юм уу тий. Хамгийн анх бол нэг handwrite буюу нэг гараар бичсэн бичмлүүдийг амжилттайгаар таниад банкны системд ашиглаж байсан шүү дээ. Зүгээр програмд бол ингээ гараар бичсэн текстийг өгөх юм бол нэгэн та хоёрын тоогдыг ялгаж чадахгүй байхгүй. Тэнгууд эрийг сургахын тулд яадаг вэ гэхээр оролтон дээр нь нэг гэдэг өгчин. Гаралтан дээр нь энэ нэгийн тоо шүү гэдэг утгыг нөхчин. Голд нь нэгийн тоо яг ямар хуу шин чанартай байдаг вэ гэдэг функцийг олж авах гэдэг гэсэн. За ингээд энэ дотроо нейрон шүлжээ маань түрүүний ярьсан нэмэгдэх тэгээд нэг оптимизашны gradient descent гэдэг алгоритмаар алдаагаа буурлах зарчмаар нэгийн тоог яг олдог болно гэсэн. Яг таньдаг болно гэсэн. Таньдаг ийм жингүүд буюу нейрон шүлжээн дээр байгаа жингүүдийг олдог болох юм. Тэрийг л яг сургаж байгаа процесс гээд байгаад байгаа гэсэн. Тэгээд гараад ирсэн загвар бол одоо энгийнээр ярих юм бол яг хэмэл оюуны буюу бид нар ярьдаг машин сургалтын нэг модель гараад ирсэн гэсэн. Нэг иймэрхүү зарчмаар ажилладаг. Энэ загвар бол аль эрт бол байсан. Хүмүүс хийгээд 90-ад онд бол санитary handwriting юуг бол хийцэн байсан байхгүй. Гар бичмлийг таних системийг хийцэн байсан гэсэн. За, нейрон сүлжээний аргаа ингээд олчлоо тий. Тэгэхээр гол энэний дараа мэдээж тооцоолох системийн асуудлууд гарч ирсэн тий. Тооцоолох хүчин чадал. Тэнгууд NVIDIA-гийн имжлэг өгдөн штэ тайзан дээр ингээд жишээ үзүүлдэг. CPU ингэж ажилт юм аа гэд нэг будгаар ингээд буудаад. За дараагийнх нь GPU буюу тий graphic processing unit ингэж ажилт юм аа гэд маш олон будгаар ингээд зэрэг бууддаг тий. Тэнгууд тэн дээр ингээд за CPU болон graphic card хоёрын ялгааг ингэж айгүйх амархан байдлаар тайлбарлаадах шиг байгаа юм. Гэхдээ CPU байжгаад график карт гарч ирсэн хэмэл оюуны хөгжилтөнд яаж нөлөөлсөн бэ? Энэ хоёрын ялгаа бас юу юм? Параллел тооцоол хийх боломжтой бас гэсэн. Параллел тооцоол яг хийж болно. CPU дээр ч гэсэн хийж болно л доо. Гэхдээ асуудал нь юу гэхээр тэнд ингээд процессийн корийн тоон бага байгаа байхгүй. Өөр арга хэрэгтэй байгаа шүү дээ. Илүү олон параллелаар маш их датагаар сургаад түрүүний нүунийг яриад исэн голд байгаа загварыг олж авах гэдэг шүү дээ. Нэг юм функц олж авах гэдэг шүү дээ. Яг гар бичмлийг таньдаг ч юм уу те. Ярианы үндсэн бүтцийг ойлгоцсон ч юм уу те. Тэнгууд чипүүн дээр параллелаар сургах шаардлагатай байгаад байгаа гэсэн. Цаг хугацаа өмнөх юм бол. Тэгэхгүй бид нэр чипүүн дээр ингээд сургаадах юм бол хэдэн жилч яах юм бэлээ те. Бас
Амар их тог цэглэхэн юмнууд. Тэнгуул яг ингээд GPU гарч ирээд мэдээж Nvidia-гийн одоо яг GPU-гийн хийсэн тий одоо энэ нээлтүүд бол мэдээж маш том түлхэц болж чадсан. Тэгэхээр за энэний дараачаар за GPU-гийн дараачаар GPU-гийн хөгжил бол мэдээж видео тоглоомтой холбоотой. Тэгээ видео тоглоомын зах зээл өргөжөөд хөрөнгө оруулалт орж ирээд тэгээ Nvidia илүү хүчирхэг GPU-нуудыг гаргаад за тэрний дараа биткойн гээгүнд гараад ирсэн. Тэгээ биткойны хөгжил ч гэсэн бас ер нь GPU-гийн хөгжилтэй бас параллел нэгэн зэрэг те. Тэгээ ингээд явж исэн чи Google BERT гэж байдаг шүү дээ те. Google BERT яг одоогийн generative AI-уудаас юугаар ялгаатай? Одоо юу л да. Тэнгуү GPU гарч ирээ. 12 он билээ Google BERT те. BERT чинь 18 оны авцаа. Нөө трансформер загвар шүү дээ BERT. Тэнгуү түрүүн GPU гараад ирсэн интернет гарч ирээ дата болцсон. Ингээд нэг юмнууд нь бүрдээд байгаа шүү дээ. Тэнгуут архитектур дут байгаа тэн дээр нэг трансформер гэдэг архитектур гараад ирж байгаа. Google-с гаргасан. Тэнгуут BERT бол зүгээр л баг датан дээр сургагдсан. Трансформер буюу өнөөдрийн ChatGPT-ийн зүгээр л суурь гэсэн үг байхгүй. BERT бол ялгаагүй трансформер загвар. Тэнд ингээд хийж чадна. Текстийг ойлгоно. Зүгээр л хэмжээний датан дээр сургаагүй л байгаад байгаа гэсэн үг. Тэрийг зүгээр ингээд хөгжүүлээд илүү нарийн аргаар сургаад ChatGPT ч юм уу өнөөдрийн Gemini ч юм уу энэ модельүүд ер нь бол гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр ChatGPT-гийн талаар ярихаас өмнө эхлээд тэр трансформер моделийн талаар илүү дэлгэрэнгүй ярил л да. Тэгэхээр Google 18 онд өөрсдийнхөө paper-ыг гаргасан байгаа шүү дээ. Тэн дээр all you need гэдэг. Тэнгуул тэн дээр ингээд трансформер моделийн талаар бичсэн байдгаа гэж би уншсан. Тэгэхээр одоо тэр трансформер модель яг энгийнээр тайлбарлавал юу гэж тайлбарлах вэ? Тийм, трансформер моделийн цаана угаасаа бас нейрон шүлжээ байгаа. Ялгаагүй нейрон шүлжээ байгаа. Ялгаагүй л нөгөө нэг голд ер нь нэг функц олох гээд байна гэсэн үг шүү дээ, тий. Амар нарийн төвхтэй гол нь. Хүний яриа гэдэг чинь амар төвхтэй систем байхгүй. Тэр хүний амар төвхтэй системийг ойлгодог загварыг бид нэр олж авах гээд байгаа байхгүй. Гаргаж авах гээд байна гэсэн. Тэн дээр Google-ийн юу гаргаж ирсэн бэхээр өмнөх загварууд нь байгаа л да. RNN, LSTM гэд архитектурууд байгаа. RNN нь болохоор ингээд нэг өмнөх хөгтэйгээ ингээ хамааралтайгаар явдаг систем байхгүй. Тэнгуут нэг түрүүний бид нэр яриадсэн чипүүн дээр сурахад асуудалтай болчдөг. Яг параллел тооцоол хийхэд асуудалтай. Тэгээд жоохон мартамхай ч юм уу те. Өмнөх үгнүүдээ мартчихдаг. Нэг тийм жоохон сул талтай. Тэрийг дамгаалаад LSTM гарч ирсэн. Гэхдээ даанч ингээд бас л ялгаагүй ресурс амирх шаарддаг. Тэг ингээд асуудал зөндөө байсан. Хүний яриаг ойлгож чадахгүй байдаг шүү дээ. Тэнгууд attention болохоор attention буюу Google-ийн саяны гаргаж ирсэн transformer загварын attention гэдэг механизм болохоор одоо би ярьж байна гэх юм бол гэд хэлэх юм бол би гэдэг нь ярьж байна гэдгийг ойлгож байна. Буюу тодорхой юм дээр attention яадаг. Би одоо тань дээр ингээд олон хүмүүс дотор байлаа гэхэд таныг би таниад олчиж байгаа шүү дээ, тий. Энэ бол attention механизм. Хүний attention механизм гэсэн үг. Тийм. Тэнгууд иймэрхүү маягаар ер нь бол attention механизмыг энгийнээр тайлбарлах юм бол ийм байгаа гэсэн. Тэгэд энэ нь чипүүн дээр параллел тооцоол хийх боломжтой болгочихж байгаа. Attention чинь 18 онд байгаа шүү дээ. Тэнгууд энэс бараг 3 жилийн өмнө бас ингээд олон нийтийн дэлхийн нийтийн анхаарлыг татсан нэг хэмэл оюунтай холбоотой үйл явдал нь Годамын дэлхийн аваргыг AlphaGo гэдэг нэртэй хэмэл оюун ялсан шүү дээ. Тэгэхээр DeepMind-ийн тэр амжилт те одоо Google-ийн эзэмшдэг стартапын тэр амжилт ер нь тэр моделийг ер нь яаж сургасан бэ? Тэр DeepMind-ийн юу болохоор AlphaGo юун дээр Go-ыг хоцсон юу байгаа шүү дээ. Тэр болохоор хэд хэдэн аргууд байгаа. 18 юу ер нь бол түрүүн би нөгөө handwriting гэдээ ярьжсэн шүү дээ. Тэн дээр гарч ирж ирсэн нейрон шүлжээний эхлэл нь тэнд байсан байхгүй юу? CNN гэдэг Convolutional Neural Network гэдэг тэр нейрон шүлжээг Ян Лекүн тэргүүтэй хүмүүс ингээд нөгөө нэг гаргаж ирж байгаа шүү дээ. Тэгээ 12 онд ImageNet гэдэг object таньдаг одоо гар утсан чихвч байна, кофе байна, хүн байна гэдэг таньдаг тийм ImageNet-ийн тэмцээн дээр нейрон шүлжээ ашигласан CNN гэдэг загварыг ашиглаад төрүүлсэн. Яг тэндээс ихтэй байхгүй. Тэнд нейрон шүлжээ гарч ирж байгаа. Тэрийг ашиглаад CNN гэдэг загварын өөр архитектурууд янз бүрийн юмнуудыг ашиглаад нэгдүгээр тэр чинь ингээд камераар Godam-ийнхаа ерөнхий бүтцийг нь таньдаг болгочихж байгаа. Нөгөө талд болохоор reinforcement learning гэж байдаг байхгүй. Саяны бидний яриад байгаа болохоор supervised learning буюу нэг би оролтын нөгөөд гаралтын нөгөө дотор нэг юу аавна гэсэн шүү дээ. Тэнгууд unsupervised reinforcement learning гэдэг нь болохоор reward өгдөг AI-д. Ямар нэгэн үйлдэл Godam дээр ийшээгээ нүүлдэл хийлээ гэхэд
тэр нь наа чи алдаатай шүү гэд алдаатай буруу зөв гэдгийг л хэлж өгнө гэсэн. Тэгээд оноо өгөөд reward өгөөд явдаг гэсэн. Амтэн сургахтай төстэй маягаар гэсэн үг л те. Химэл аюуныг сургана гэсэн. Яг тийм аргаар ер нь бол God Ami юг сургасан байдаг. Тэгээд сүүлд нь өөрөө өөртөө тоглуулад сургаж байгаа байхгүй. Тэгэд гараад ирэхэд гарч ирэх хүнтэй тоглуулахад яг нэг тэр би тоглож ирсэн хүний нэрийг санахгүй. Гэхдээ önтэж тэр хүн гарч ичээ тэр чин дэлхийн авраг байсан шүү God Ami. Энэ хүний шал өөрөөр тоглож ийн гэдэг. Цахиурын өндөд яг миний уншижсанаар болохоор яг ийм 14 15 онд цахиурын өндөд яг ингээд 10 жилийн дараа 20 жилийн дараа бүх салбар ер нь химэл оюун байна гэдгийг бол яг тухайн үеийн инженерүүд бол мэдээж аль хэдийн арчсан байсан баг. Хэд хэдэн томоохон үйл явдлууд болж исэн нь юу байсан бэ гэхээр яг ийм Google-д ажиллаж исэн мөн одоо Y Combinator-д байсан нэлээ нөлөө бүхийд цахиурын өндийн нэрнүүд салаад тэ OpenAI гэдэг нэртэй нэг лабораторийг ашигын бус статусаар байгуулад ихэлсэн нь яг одоогийн бидний ChatGPT бүтээсэн компани болж таарсан тэ. OpenAI бас эхлээд тоглоомын салбар руу орж эхэлсэн тэ. Тэгээд 22 онд ChatGPT гараад одоо яг ChatGPT гэдгийн тэр GPT гэдэг үсгэнд яг гол нууц нь байгаа юм дээ нөө. Тийм тэр чинь нэг generative adversarial юу гэж байна шүү дээ. Generative pre-trained гэдэг үгний модель байгаа шүү дээ. Transformer гэдэг GPT буюу generative pre-trained transformer буюу төрний трансформер л яваад байгаа байхгүй дахиад дагаал яг цаадлын архитектур нь яваад байгаа. Тэнгууд тэрэн дээр үндэслээ зүгээр чат систем хийсэн нь ChatGPT одоо бид нар ашиглаж байгаа байхгүй. Тэнгууд ChatGPT ер нь OpenAI юу гэлүү хийцэн болохоор одоо ингээд илүү одоо ингээд яваад байна гэж ойлгох уу? Google тухайд бас уг нь хийцэн байсан. Ялгаагүй байсан юм билээ л дээ. Ялгаагүй бүгдээрээ тэр чинь технологийн үндсэн суурийг нь бол Google-ийнхэн хийсэн шүү дээ. Гаргасан. Тэнгууд суурийг нь Google хийцэн байхад Google бол тэрийг мэдэхгүй байх гэж бол байхгүй. Угаасаа мэдж байгаа. Яаж хийх аргаа бас мэдж байгаа. Тэр чинь ингээд суурь нь одоо энэ дээр төрөний ярьсан миний хоёр арга машин химэл оюуныг сургадаг хоёр арга ярьсан шүү дээ. Supervised буюу оролт гаралтыг өгж байгаа сургадаг. Сая би God Ami дээр ярьсан reinforcement learning буюу нэг reward өгөөд гаргадаг юу байгаа шүү дээ. Тэрний 3 дахь арга нь энэ дээр ChatGPT дээр гарч ирж байгаа байхгүй. Тэрнийг бол юу гэхээр unsupervised learning буюу юу ч нөгөө химэл оюундаа зааж өгөхгүйгээ баахан текст буюу интернет их амар олон их хөгдлийг текст хөгдлийг өгвөл тэндээс ямар нэгэн бүтэц олж ав гэдэг даалгавар өгч байгаа байхгүй. Тэнгүүд тэр бүтцийг олж авахын тулд химэл оюун дотор ажиллана шүү дээ. Нөгөө нэг нейронууд чинь дотороо ажиллаад бүтцээ гаргаад ирэнгуут чипүүгээрээ зодол дата гараад зодол архитектур гэдэг энэ 3 тулгын 3 цорил шиг юм бүрдсэн шүү дээ. Энэ 3-аар зодол гаргаад ирэхэд хүний ярианы бүтцийг ерөнхийд нь ойлгоцсон. Одоо би нэг үг хэлэхдээ дараагийн үгийг маань таагаа явчихна гэсэн. Нэг үг хэллээ дараагийн үг таагаад явчихдаг. Буюу хүний ярианы бүтцийг ойлгоцсон юм маш том суур загвар гараад ирчлээ гэсэн үг байхгүй. Тийм. Тэрний дараагаар энийг ингээд хүн шиг ярьдаг болгохын тулд өөр аргууд ашигладаг. Supervised learning ашиглана. Асуулт хариултанд хариулдаг болгоно. Зөв болгохын тулд reward system буюу нэг unsupervised semi-supervised буюу нэг reinforcement learning ашиглана. Ингээд талаас нь ингээд оруулаад үр дүн гараад ирэхэд GPT загвар гараад ирж байгаа байхгүй. GPT-1, GPT-2. Тухайн GPT-2-ыг open source хийсэн. Яг ингээд ажиллагааг нь харж байхад бол бүр ингээд үнэхээр гайхалтай. Би тэр үрдэл эзэж тийм амар гоё модель харж байгаа гэдгснээ бүр ингээд open source. Оюутан бэсдэгчлэхөө би за энэ хэвээр ирээдүйд бүр бүүн болох нь дээ гэж би бүр амар догдолтой байжсэн. Тэгээ одлого угаасаа ингээд ChatGPT 3.5 тэгээ нөө хаалт болд эхэлсэн шүү дээ. Тэгээ жоохон асаасан л да open байх юм болов гэсэн чинь тэгээгүй тэгээд цаад аргыг нь би ингээд судлаад явсан чинь ингээд машин сургалтад байдаг 3 аргыг гурвангийн ерөнхийд нь ашигласан байгаа байхгүй юу. Тэгээ ингээд цаана нэг юм том хүний ярианы бүтцийг ойлгодог, асуултанд хариулдаг, мэдлэгтэй нэг юм амар том систем гараад ирчихэж байгаа байхгүй. За, одоо химэл оюунтай холбоотой юмнуудыг уншиж байхад тийм ойлголтууд аягүйх гарч ирдэг. Тэгэхээр параметр гэдэг ойлголт байна, токен гэдэг ойлголт байна, тэ. Тэр нь параметр токен гэж юуг нь хэлээд байгаа вэ? Параметр бол энэ чинь ингээс сургаж байгаа шүү дээ, тий. Сурахад ер нь бол түрүүн хэдүүлээ нөө нейрон шүлжээний нэг бүтц дээр оролт байна, гаралт байна, боловсруулалт дунд нь байна. Тэгээд нэг жим ингээд ирээдсэн шүү дээ, тий. Тэдний тоог ер нь бол параметр гэдэг байгаа байхгүй юу? Хэр хэмжээний мэдээллийг дотроо агуулж чадах юм бэ? Ингээнээр ярих юм бол шүү дээ, тий. Мэдлэгийг өөртөө цуглуулж чадах юм бэ гэдгийг нь
хэлж байгаа гэсэн. Одоо хүний тархичин болвол нэг 80 тэрбум нэстэй дүүлүүдээ тий. Тэнгуут одоогийн химлайнуудын загварууч юу вэ? Хэдэн тэрбум, хэдэн триллион болцсон байгаа шүү дээ тий. GPT-ийн холбор триллион даваа явцсан. Тэгээ бүр ингээд амар их хэмжээний дотроо нейрон шүлжээнийх нь параметрууд нь их байна л гэсэн. Тэр хэрээрээ илүү ухаантай болно гэдэг юм яваад байгаа. Гэхдээ одоо бас эсэргээрээ том байхаас илүү жижигхэн, гэхдээ илүү ухаалаг илүү нэг таскууд руугаа илүү яасан мэдээлэлд бас гарах гал байгаа юм байл. Токены хувьд бол юу штэ ер нь бол энгийнээр бол үгэл гэсэн үг л дээ. Оролтын үг, гаралтын үг. Энгийнээр бол нэг 0.75 гэдэг лөө. Нэг токен бол тэгж үзэж байгаа гэсэн. Тэр чинь нөгөө нэг токенороо салгаад нэг үгийг ингээд ерөнхийд нь салгаад тэр болгон дээр аль үгэн дээр нь attention авах вэ гэдгээр ингээд тооцоол хийгээ явж байгаа штэ. Механизмаараа. Тийм. Тэрийг ингээд токен гэдэг. За ChatGPT гарчлаа. Тэгээ GPT 3.5 модель тий. Тэнгуэл тэрний дараа GPT 4 гарсан тий. Хаврын санагдчихэв. 23 оны. Тэнгуэл GPT 4 яг юм ажиллах зарчмын хувьд адилхан. Гэхдээ илүү их датан дээр сургасан болохоор яг одоо бүр илүү сайн ажиллаж байгаа гэсэн үг. Ер нь бол тийм. Тэгээд нэг юм босго утга байгаад байх шиг байд юм шиг бэлээ. Тэрийг нөгөө нэг GPT-ийн юмнууд дээрээс ч ингээд одоо орчин үеийн янз бүрийн пейперүүд дээрээс ингээд харж байхад тэр нэг босго утгыг давтал дата архитектурээр ингээд томруулад байгаа байхгүй. Тэр нэг юм босго утгыг давчингууд амар ухаантай болоод тэг гинт бүр ингээд чи хитрхи ухаантай болчихлоо гэд нэг тим view байгаад тах шүү. Тэгээ угаасаа датагаар зодж байгаа ч бүгээр зодж байгаа. Тэр чин одоо бид нар хийхэд хитрхи ингээд юм байгаа даахгүй. Арай л хитрхи ресурс шаардах гэдэг байхгүй. Боёо ингээд хитрхи GPU хэрэгтэй байна гэдгээр дата амар хэрэгтэй байна. Хүний нөөц хэрэгтэй байна тий. За одоо бид нар ингээд ChatGPT-ийн дараах үед амьдарч байна тий. 3 жил болсон байна. Тэнгуэл одоо generative AI-ийн дараагийн үе буюу тийм AI agent гэдэг зүйлүүд ингээд яригадаад байна тий. Тэнгуэл мэдхгүй 5 жилийн дараа 10 жилийн дараа AGI гэдэг ч юм уу тий. Тэнгуэл AI agent гэдгийг нь би бол зүгээр ингэж тодорхойлоод байна. Бодит үйлдэл хийх чадвартай хэмэл оюу тий. Тэгэхээр яг энэ системийн хувьд цаанаас яаж хэрхэн ажиллаж байгаа вэ? Тийм, ер нь бол сайн нэг зөв бодит үйлдэл хийж чадна. Зураг генерейт хийх гэх юм бол хийдэг ч юм уу тий. Тэгээ reasoning модель ч ер нь бол цаанаа agent л гэсэн үг байхгүй. Дахин бодуулаад яагаад юм гэсэн. Agent system тэгээд үйлдэлүүд хийн. Цаана програм бичигдэнэ гэсэн үг. Яг одоо бидний нэг түрүүн ярьжсэн алгоритмтэй програмууд тий оролттой алгоритмтай гаралтыг авдаг тийм энгийн програмууд байж байна гэсэн үг. Тэгээд тэр системүүдийг ингээд холбоод тэг бүр multi agent system би нэг чадахгүй чи тэрийг энийг гэд те цагаагаар яаж гингууд цагаагаар одоо хэд вэ гэд одоо асууж та те тэнгууд цагаагарын мэдээлэл өгдөг нэг системийг дуудаж авч ирэл ийм байгаа юм байна, дулаахан байгаа юм байна, эдэн грац байгаа юм байна, эдэн грац байгаа юм байна гэл хэлцдэг. Тэгээд эднийг бүгдийг ингээ холбоод ирэх юм бол бүр хүний энэ дэр ингээ төсөөллүүд амар гоё гарч ирлээ. Компаниуч гэсэн энэ дэр ер нь бол ажиллуул амар гоё. Яг эйжент систем бол яг юм ирээдүй байгаад байна. Одоогийн байдлаараа. Тэгвэл чи дөрөв ярианд нөө small модулуудын талаар ярьсан шүү дээ. Илүү жижиг модулуудын талаар. Тэгэхээр яг ийм суур модель хөгжүүлдэг технологийн компаниуд ч юм уу, эсвэл стартапууд ч юм уу те. Эсвэл ийм бусад чиглэлээр ажилладаг байгууллагуудын хувьд ийм жижиг модулийг ингээ хөгжүүлээд өөрсөндөө ингээ чиглүүлээд явах нь илүү үр дүнтэй байна гэдэг хандлага бол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна л да. Тэгэхээр чиний өөрийн хувьд бас ямар модулуудыг жижиг модулуудыг жишээ нь хөгжүүлж байна? Тийм, би ховдоо бол жижиг модулууд дээр бол Gamma бол надад нэлээд таалагдаад байгаа. Google-ийн гаргасан. Gamma 3 тийм. 27 тэрбум параметртэй, төрний нөө параметртэй. Тэр загвар нэлээд таалагдаад би тэн дээр ер нь бол яг эйжент системүүд ингээ ухсраад туршаад ер нь бол үзээд яваад байгаа. Өмнө нь Llama дээр ер нь л юмнууд өгсөн Facebook-ийн, Meta-гийн. Тийм, босод юмнууд дээр бол яг хаа DeepSeek-ийг зүгээр торч утсан. Гэхдээ ер нь бол нэг тэгж гүнзгий орохгүй байгаа. Энэ хоёрыг л ер нь бол ашиглаж яадаг. Тэгээ ирээдүйд судалгааны пейперүүдийг ингээ хараад байхад бас тэр чиглэл рүүгээ нилээн гүнзгий яваад байна да. Одоо гар утсан дээр ажиллах боломжтой элэлийн загвар гараад ирчих юм бол ядж л нууцлаа илгүй байдал гэдэг талаас бид амар давталт олчих штэ. Тэр чиглэл рүүгээ нилээн явж байгаа харагдчихсан.
Одоо тэгвэл open source модулыг ашиглах боломжтой л гэж ярьдэн шүү дээ. Нээлттэйгээр үнэгүй ашиглах боломжтой. Тэгвэл яг юм зүгээр юм мэрэгжлийн бус хүний үүднээс тайлбарлавал заяа мэрэгжлийн бус хүнд ингээд ойлгуулахыг хичээвэл одоо жишээ нь open source модуль байгаа датануудыг эсвэл тэр сургасан модулийг нь татаж аваад тэгвэл одоо тухайн өөрийнхөө байгууллага тохирсон датануудаар баяжуулаад өөрсдөндөө зориулсан хэмнэл оюуныг хөгжүүлнэ гэсэн үг үү? Тийм яг зөв тийм гэсэн үг. Датагаа татчих аваа. Модулийг татчих аваад тэр чинь ингээд нэг талаас нь нөгөө нэг privacy нууцлалтаа бол нэлээд ашигтай болчихж байгаа байхгүй юу? Гадагшаа датагаа өгөхгүй дотроо модулээ тавьчихна. Тэгээ нэг жипүү аваад тавьж шít мэдээж жипүүн дээрээ ажиллавал нэг жипүү байх хангалттай гэсэн үг. Яг хөө геймагийн хувьд бол тийм сүүлд 4 битийн юм хувиргалт хийгээд бүр жижигхэн жипүүнүүдээр ажиллах боломжтой болсон байл. Тэгээд жипүүн дээр ажиллуулчихна. Тэгээд өөрсдийнхөө загвараар fine tune хийж үзнэ үү. Тэр чинь ингээд судалгааны нэг юм орчин болчихж байгаа байхгүй. LLM-ийг янз янзаар ингээд туршаад жижиг загвар дээр үзээд байна гэсэн үг байхгүй. Тэгээд илүү ашигтай л байна гэсэн. Монгол дээр бол гейма ер нь давгүй байгаад л. За төгсгөлийн хэсэг нэг юм сонирхолтой асуултууд байна. За ер нь бол ийм нээлттэй аль биесны мэдээллүүд байна. Одоо энэ хэмнэл оюутай холбоотой төчнэн параметр, төчнэн токен гэл. Тэнгуут л ихэнх хүмүүсийн ялангуяа энэ машин сургалтын чиглэлээр ажилладаг хүмүүсийн ярьж байгаагаар одоо бол зөвхөн мэдээллүүдийг авах гэхээсээ илүүтэйгээр пейперүүдийг унших шаардлагатай болж байна гэдэг зүйлүүдийг бас айгүй хэрж байна. Тэгэхээр чи хэрэг пейпер уншиж байна? Тэг би пейперүүд ер нь л уншдаг л та хаяа хардаг. Гэтэ сүүлийн үед л нөх уншихгүй. Би нэг пейперүүдийг ерөнхийд нь ингээ багталцсан YouTube сувгууд байдаг байхгүй. Ерөнхий ойлголтуудыг өгсөн. Тэндээс ингээд сонирхол татчаануудын л ер нь бол хайж олж уншдаг. Тэгээ ерөнхийд нь бүгдийг ингээл хараал ер нь ийм юм болох гээд байгаа юм байна. Дараагийн үе ийм юм болох гээд байна. Тэгээ энэ дэр ингээд байна. Ингэвэл болох юм байна те гэдэг юмнуудыг ер нь бол байнга хараал явж идэг. Тэгэхгүй бол болохгүй байгаа. Пейпер юу унших хэрэгтэй гэж үтгэхээр ер нь л хэрэгтэй. Яг машин сургалтын инженер хүний хувьд бол хэрэгтэй байх. Үгүй болвол зөв бүтээгдэхүүн хийж байгаа ч юм уу те. Юун дээр бол яг шаардлагагүй л байх л та. Одоо нөгөө талаас AI agent ч юм уу те. Одоо AI agent-ийн ирнийг нэг талаас юм хэмнэл оюуны одоо модулийн загварын юм өрсөлдөөнөөсөө ингээд арай жоохон хойш суугаад тэ юм бүтээгдэхүүний эрг үе рүү орж ирлээ гэж бодож байна л да. Тэгэхээр чи энтэй хэр санал хэлж байна? Яг санал хэлж байна. Одоо Google-ийн ер нь бол ингээд модулууд ингээд ер нь докторжаад шүү дээ. Ер нь давгүй болоод яг алдаа гаргаж л байгаа л да. Гэтэл ер нь бол нэлээд докторжоод гайг болчихно. Сая Gemini 2.5 мап бол бүр үнэхээр гоё болцсон билээ. Тийм. Тэгээ одоо Google-ийн юмнууд дээр ч гэсэн API-ууд гаргацсан гоё степүүд. Экосистем Google тэнд би ер нь Google тал руугаа ер нь л яваад байгаа. За тэгэхээр сүүлийн асуулт энэ зав. Тэгэхээр бенчмарк гэж юу юм? Зүгээр л модулуудыг хооронд нь харьцуулаад байгаа гэсэн. Тэгэхээр яаж харьцуулна гэсэн үг? Нэгдүгээрт ингээд хэр их ресурс шаардж байна. Тэгээд ямар гүйцэтгэлтэй байна. Тэгээ гүйцэтгэлийн шалгадаг нэг юм дата сетүүд байгаад байгаа байхгүй. Оролтын өгч нь гаралт нь байгаа. Тэр ингээ харьцуулдаг. Тийм. Тэднэр ингээд ерөнхий нэг юм стандарт дата сетүүд байгаад байгаа байхгүй. Тэднийг ингээ ашиглаад модулуудын чанарыг шалгана. Хэр их худлаа бодож гин, хэр сайн хариулт өгч гин. Тэгээд тэрийг ингээ шалгадаг гэсэн. За, баярлалаа. Тэгэхээр бид хоёрын яриа за энэ хэмнэл оюуны ойлголтууд, хөгжлийн түүхийг аль болох энгийнээр бараг нэг AI 101 гэж хэлж болохоор тийм байдлаар ер нь ярихыг хичээлээ. Тэгээд агаал андсанд баярлалаа, ярилцсанд баярлалаа. Баярлалаа. Ирсэнд баярлалаа.